За guys, Sekiro байна. Өнөөдөр хэдүүлээ Omniscient Trader буюу бүхний мэдгч уншигч үзлэхийн 3 дугаар ангийг эхлүүлэх гэж байна. Хэрвээ та бүхэн манай бичлэгийг таалагдах юм бол лайк болон subscribe дарахаа бидний мартаа. За ингээд хэдүүлээ бичлэг рүү орцгоё. За манай 3 дугаар анги галт хэрэг дотор өөмийн самун болж байгаагаар үйл явдал хэлнэ. Манай гол дүрийн Баатар Ким Догжо хачин байна. Тэр яагаад одоо болтол гарч ирсэнгүй вэ? Миний мэддэг түүхээс арай өөрөөр нь л яваад байна. ертөнц сөнөхөд анд үлдэх 3 аргыг дахиж уншиж чаддаг бол юу болж байгааг мэдэж чадна. Хэмээн бодоод ойжээд л манай өн зохиолчоос нь бэлэг нүрээд ирлээ. Тухайн зохиолч нь Рамана тэр чигт нь бэлэг болгож явуулсан байх бөгөөд манай үнч тэрийг хараад мэл гайх хэвээр. ертөнц сөнөхөд анд үлдэх 3 арга роман дээр зохиолоос амьд гарсан хүн болгон ямар нэгэн тод тотолтой болдог ба тэр тод тотолтой нь хамааралтай чадвар өгдөг. Ким Догжо мань өөрийн тод тотголыг мэдэх гэсэн боловч тод тотголын дэлгэцийг нээх боломжгүй байна гэд гараад байна. Манай хүн ямар новшин болоод байна. Би өөрийнхөө тод тотголыг мэдэж чадахгүй бол ямар чадвартай яаж мэдэх юм хэмээн бодож баг зэрэг бухимдаст. За юу ч гэсэн роман уншигээд уцаа гаргахтал таны тод тотгол идэвчлээ. Та одоо илүү урд уншиж чадна гээл нүдэн дээр нь баах үсэг ирэлжил романыхаа эхний бүлгийг уншаад дуусгачихна. Бас л амар чадвар байгааз. Эхлэл хэсгээ уншид дууссан Ким Догжо галт хэрэгний кабиныхын номер биш байна. Зохиолоос өөр байсан шалтгаан романы гол дүр хажуугийн кабинд байж. Тэгвэл энэ кабинд юу тохиолдсон юм бол ямар ч энэ галт хэрэгнээс 2 хүн л амьд гарна гэд бодоод байж адил. Хараалт чи хаашаа явж байна гэж одоо амаа амих гэсээр 2 дахь амьд үлдэх хүн гараад ирнэ. Гэхдээ зохиол дээр ш. Мань нөхөрч бусдаас төрүүлээл би алахгүй болоо алуулна. Тэр бичлэгийг хараад ямар нэг юм ойлгохгүй байна. Бидний сонголт байхгүй. Ал эсвэл алуул. Бидний амь хотгоны ирэн дээр байхад хэн бидний буруутгах юм гээл хөгшин миний нүүдэж гарнаа. Босон ч бас ямар нэг юм ойлгосон бол нийлээл сул дороогоор нь хөөрхий хөгшин эмэгтэйг балбаж гарна. Тэр сан тэд түүнийг алах нь болиулах хэрэгтэй гэх үед манай Догжо битгий эрсдэлтэй юм хий. Чи тийшээ очивол тэд чамайг ч бас алчна гэж хэлээд цагаан болиосныхаа араас би оролцоод арай эрт байна. Энэ миний төлөвлөгөөнд байгаагүй. Би оролцоогүй шалтгаан тэд нараас айсан давш. Зүгээр л зөв мөчөг хүлээж байл. Одоо имээгээд хүмүүс донд гүйж орсноо мань нэрийг түлхэж онгаа. Ямар нэг юм хайж байгаа л дээш тийшээ харан. Тэн зогсчоос хөөхтөрөж. Надаа өнөөгөө төр зээлэж бас энийг барьж байгаараа гэж хэлээ. Бүгд зогсцоо. Та нар энэ хөгшин эмэгтэйг алсан ч амьд үлдэхгүй. Тэр хөгшин эмэгтэй өхвөл би заасан хугацаанд хүн алсан болохоор цаг л очино. Дараа нь яана гэж тэр түкээ бигийн хэлсэн үнэн бол хүн болгоо нэг хүн алах ёстой. Та нар дараа нь хэнийг алах юм? Хажууд байгаа хүнээ алах уу гэж хэлгээд маньгаар бид дараа нь чам шиг азгүй амьтдыг ална. Ээлж ч болтол хүлээж өг. Тэр үед манай гол төр бидэнд хүний амь аллахгүйгээр амьд үлдэх боломж байна. Та нар марчихсан юм уу? Зохиол төр хүн алах ёстой гэж хэлээгүй. Энд би тийг л ал гэсэн гэж хэлээд гартаа барьж байсан царцаануудыг тарааж идэв. Хүмүүс тэр дорой царцаануудыг хайж эхэлцгээлээ. Энэ үед маньгаар чи яагаад гисэн юм? Чи шавжнуудыг зүгээр өгчөж болох л байсан мэт. Догжо. Хайрцанд өрдөө гурал үлдсэн. Ха. Бидний бүгд амьд гарч чадахгүй болохоор чи шиджээ. Битгий энэний түргээд хин ч юм тэнэг шалтгааны юм зүйл хийхгүй. Чи зүгээр л тэдний амьдрахын төлөө тэмцэж байгааг харахыг хүссэн мэт. Чи бид хоёр адилхан. Надтай хамтар. Юу гэж хэлмээр байна? Санал тавьсанд баярлалаа. Нэгтээ би ганцаар ажилдаг. Тийм үү? Харамсалтай л юм. Тэгвэл замаас холд. Тэр имэтээ хийж дуусаагүй ажиллана. Би барьсан шавж алдаж болохгүй зү тэ. Чи одоо баатар болох гээд байгаа юм. Эсвэл чи хоёр нүртэй юм уу? Хөгсчүүл та нарын адилхан доо чам шиг хүмүүсээс болж ойготч. Би чамд холд гэж хэлсэн мэт. Гээд мань хоёрын тулаа эхлэв. Ингл ямар байна да? Тэр босгочийн тод тулын чадвар байна. Тэр айл эзэний чадвар байдагчилж. Чадвар харанхуй сэргэлт левел 1. Та Ким Намвон дүрийг илүү сайн ойлгодог боллоо. Та өөрийн левел 1 чадвараа нээлээ. Бүхнийг мэдэх уншигч үзэл. Новш гэж би яагаад онохгүй байна? Баруун мөр. Нүүр. Түүний 2 дахь чадвар болох бүхний мэдэх уншигч үзэл итгэвчэнгүүд тэр түүний юу хийх гэж байгааг мэдсэн. Яг л бодол уншиж байгаа юм шиг. Хараал чи мөн ялцгаа нош. Хүүхдээ 2 минут үлдэж. Тэр хөгшөө өхвөл Ким Намвон зохиолыг давна. Юу ч үлжсэн дараагийн зохиол руу түүнийг оруулж болохгүй хэмээн. Эмэгнийг аль болох өхөөлөхгүй байхыг хичээнэ. Зүрх. Чадвар хотооны талаан левел 1. Альвын ноён ухаантай минь надад тусалаад үүнийг хурдан доосгоё. Цаг бараг үлдсэнгөө гэхэд. Догжо.
Шавжны өндөг амьд биетэд орох болов. Чи гинэд ямар новшоо яриад байна. Хариулт нь тийм. Та заастай боллоо. Заасаа хэрхэн ашиглах вэ? Тэсвэрлээ 2700 заас. Юу? Яаж? Зарцаа нийлэлгээр 100-аас их хүнд гаргадаг юм. Энд үхэх хүн би биш чи. Хараалаад үх. Чи яагаад үхэхгүй байна? Цаг дууслаа. Шалгаж эхэлж байна. За тайлбар хэсэг. Зарим нэг хүмүүс Түкэбигийн дуу оруулга хэтэрхий тэнэг байна гэсэн үндсэн дээрээс Түкэбигийн дуу оруулгыг энгийн нэрийг харуулв. Гайхалтай зүйл баг ч нэ. Энд юу болоо вэ? Хэдхэн минут алдсан чинь замбраагүй байдлыг хардаа. Амьд үлдэгчд. Ли Хянсан, Ю Сана, Ли Гэлион, Хам Мяно, бас Ким Догжа. Та 124 амьд бие таллаа. Алгын нэрээ мэдээл. Нэг зарцаа 123 зарцааны өндөг. Эсэргүүцэх чадваргүй амьд бие даалсан болохоор олсон зоос чинь таалагдал. Та 6200 зоос авлаа. Төвшөө ахтай ашигласан зоос асагдал. Та 3500 зоос авлаа. Их хэмжээгээр нь алсан болохоор хүүрс тэмтрэх цалаал. Үеийг давсан үндсэн шагнал болох 300 зоос авлаа. Сувг ашигласны төлбөр 100 зоос хаслаа. Нэмэлт шагналуудыг тооцож байна. Бидний мэддэг байсан дэлхийн нурж шинэ ертөнц бий болсон. Бас би. Энд чинь одоо юу вэ? Бурхан минь. ертөнцийн яаж дуусахыг мэдэж байгаа. Царын ганц тоглогч бар тэр. Бид яагаад дахиад зогсож байгаа? Бидний араас ирж байна. Тэр могоо шиг мангасыг ихтэй заавар гэдэг. Далаа могоо гэдгээрээ танигд. ертөнц сөнөхөд амьд үлдэх 3 арга дээр энэ мангас одохгүй 7 дугаар түвшний мангас алж ангилагдана. Энэ ертөнц бусад зүйлсээс илүү зохиоллоо голчилдог. Тийм болохоор зохиол дээр гарахгүй бол тэр мангас бид нар лөө дайрахгүй. Бид одоохондоо аюулах. 1 2 3 20 21 бид 21 тэр баяртайгаад гайх юм алга. Оддын тоон согт орж ирсэн одны ордын тоог харуулдаг. За тайлбарсан. Одны орд гэж байна. Од ирсэн оддын урсгалын оршин суугчд бөгөөд хөлбөрт оролцогчдын 2 үндсэн төрлийн нэгэн. Тэд бол хүн төрлөختний түүхэнд мөнхөрсөн асар их хүчрхэг амьтад юм. Од ирсэн Домогт Баатар руу дагуун мэргээд домгийн амьтад сүнснүүд болон эртний бурхтай хооронд харилцаа адил байдаг. Зарим хүмүүс нь түүхийнхээ алдар нэрээс олж нас барахтаа одны ордонд ордог. Тэд ертөнц сөнөхөд амьд үлдэх 3 аргын хамгийн нууцлаг биетүүд бөгөөд энэ зовлонгийн гол үсгэр. Өөрөөр хэлбэл тэд Түкэбигийн сувгийн үзэгчд юм. Энэ сув 21 үзэгчтэй байна гэдэг Түкэбигийн хувьд их. Жинхэнэ түүхтэр Ким Намон кабин дотор байгаа бүх хүмүүсийг алгашгасан. Ким Намоны үхлээс болж 2 ордны орд танд дургуцж байна. Зарим одны ордод энэ үр дүнгээс болж их уурлаж байгаа. Ким Намоныг алсан болохоор энэ алдаа гарч ирсэн баг. Одны ордуудын сонголтод гарч ирж байгааг бодоход түүх албаасаар эхэлж байна. Зүгээр л итгэмээр байна. Би өчигдөр тэднэрийн оронд байсан. Тэгтэл тэд нар одоо намайг харж байна. Хэд хэдэн одны ордод таны зохиол гүн сэтгэл төрүүллээ. Одны ордод танд 500 зоос өглөө. Мэдээж хэрэг намайг үзэн яддаг одны ордод байдаг бол намайг дэмждэг одны ордод бас байж л таа. Та нарт үзүүлбэр таалагдсан гэж найд. Яагаад гэвэл та нар удахгүй эсвэл дараа нь амиараа төлбөрөө төлөх бол. Догжаа чи зүгээр үү? Санаа. Намайг уучлаа. Би хөгшин эмэгтэйгээ орж чадсан. Догжоо чи яаж юм? Юу ч штэ. Түрүүний хувьд баярлаа. Чи тэр торыг над руу шидсэн. Тэр зүгээр л тохиолдол байсан. Дахиж юм болохгүй. Би түүнийг юу бодож байгааг мэдэхгүй ш. Тэр энэ их хүмүүс амьд гарахаар ухаантай байсан. Тэр миний юу гэж хэлснийг ойлгосон баг. Миний сонголтоос бол зарим нь амьд үлдэж, зарим нь өгсөн. Тийм болохоор би амьд үлдсэн хүмүүсээс талархал авах хэрэггүй. Өөх, та нар бүгд үнзэнэ баталжээ. Ойлгомжтой их хүн амьд үлдэж. Бурхан минь санхүүжилж байгаад баярлалаа. Өндөд одны ордоо. Миний сувыг 21 одны ордод үзэж байгаад итгэж чадахгүй. 5 хүн амьд үлдсэн. Би хангалттай гэж бодож байна. Ли Хянсан тамирчин болохоор түүнийг амьд гарна гэж бодсон юм. Ли Гэлион. Энэ түүний нэр байх хэв. Хөөж яалаа. Чи амьдмаар байна уу? Баг болцгоё. Чиний сайн бол зарим одны ордуудын сэтгэл хөдлөл. Одны ордоо чамд 200 заас бэлгэл. Ичгэргүй харагдаж болох ч би өөр яах вүлээд би ч бас амьдмаар. Болох үйл явдлуудыг бодож үзэхлээр би одны ордуудын анхаарлыг өөртөө татах ёстой. Өнөөдөр маш олон сонирхолтой зүйлс бол. Хажуугийн кабинет залгах ёстой солиотойсэн. Тэгэхээр чи бид нарыг одоо явуулах гэж байна уу? Та нарыг явуулна гинэ. Чи гадаа юу болоод байгааг хараагүй мó? Чи явахыг хүсэж байгаад итгэлтэй байна уу? Яадаг ч байсан сэтгэл хөдлөл. Би энэ кабинаас юу ч найдаж хараагүй. Тэгтэл та хэд эхний захиаллаас амьд гарлаа.
Шавьчнаар хүртэл амьд гарах хэрэгтэй гэдгийг надад баталлаа. Мэдээж бүх бэрхшээлийн дараа шагнал авах нь зүй ёсны хэрэг. Эхний зохиолын шагнал нь та нар одны ордоод санхүүжүүлэх хэрэгтэй бол. Гоё байгааз. Юу вэ? Хинч баярлаагүй байна. Энэ их том зүйл шүү. Би тайлбарлаад өгье. Та нар яагаад одоо маш их сул дорой байна? Энэ маягаар дараагийн зохиол руу орвол та хэд крүк гэдгээ нэмээс сул дорой газрын харахад алвал. Энэ ертөнцийн гайхалтай бидэд та нарыг өрөвдөө санхүүжүүлэх хүсэлтэй. Та нар одоо ойлгож байна уу? Юу гэсэн үг вэ? Хин энийг санхүүжүүлнэ гэж. Бурхан минь чамд найдварал. Дахиж тайлбарлах хэрэг алга. Өөрөөсөө харуул яасан юм. Зян үрээд манай 3 дугаарыг дуусч байна. Манай бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн ангиар уулзлаа. Түр баяр та.